Зара минь ирэх миний Facebook-ийн пэйжийн найзуудаа. За юу байцгаана. За би нэг жоох эрүүл мэндэд анхаарал байж байна. Хамрын хагалгаа хэлгсэн. Таславч гэмтсэн. Залуучуудаа хоорондоо одоо тэг зодоонуудаа хийчаа. Хамар хамаа гэмтэв. Тэгээд таславч гэмтэхээр тархинд очих хүчил төрөгч очдгоо юм байна. Тэрнээс болоод хараа мууддаг юм байна. Зүрхний үйл ажиллагаа хэм алдагддаг гинэ. Би ч одоо олон газар лайв хийж тэмцэл хийж явлаа. Дуракуудад олон удаа нүүр ам руугаа цохиулсан. Тэгээ нэгэндний таславч гэмтсэн юм шиг байна. Дагалгаандаг наркоцтой орлоо. Ашгүй тэр жигтэй унтцсангүй. Өөрхий бас буянтай юм учраас бурхан арай аваа явцсангүй ш намайг. Бузруудыг тэр жигт нь унтуулчдаг гэсэн ш та. Тэ? Ямар ч байсан сэрлээ. Тэр жигтэй унд чулгаачуудыг бас амар жаргахгүй л да. Ноцолдох зоог хулгайчууд Монголд их үү да. Тэмцэл дуусах болоог байгаа. Тамар хагалгаа хэлгээ явж байна. Одоо эмнэлэг домлог гэдээ явж байна. Юуг нь нуухо. Дэ нөгөө хэлэх сүүлийн хэдэн жил эрүүл мэндэд анхаарал хандуулж чадсангүй. Хамрын дотор шарахтай учраас жоохон гоншоо яриад байгаа шүү. 23 орондоо тэмцэл хийж явж байгаад бузруудын буйнаар бүтэн жил төрийн хамгаалтанд байсан үсэн гацны шинжилгээ онцлогоо хийх. Гарч ирээд 24 он төр улсаа төхнүүлэх гээд сонгуул гээд бүтэн жил бас тэмцлээ зүтгэлээ. Ингээд сүүлийн 2-3 жил үндсэндээ болоод ямар ч эрүүл мэндэд анхаарал хандуулж чадсангүй. Шинжилгээ онцлогоо өглөө. Тэг явж байна да. Тэ. За Монголд яаж яа засаг төрөөрөө тоглоод том шаагаал ордноор дүрэн чухал царайс улс төрч та. Гой шааж яа нү цаанчаа. Тэгж байгаа. Чухал царайсан баажканаар өрөөрөндөө удлаа шаагаал тэгдгийг цаадуулж. Ер нь Монголын парламентын жүжигчдийг хараад байхад бол эдгээр их гой улс төр хийх юм а. Тэрийг гой шааж ийн гэж боддог. Оо бопорж өрж нэгнийгээ тавлж өрөх гэж наалга. Зүгээр бопорхгүйгээр өмнө нь хэлэл явуул та. Дуракуудаа улс орноо хөгжүүлээ. Ядуурлаас гаргая. Зардлаа таны цалин өсөө нэмий. Эмчнэр вакцинараа цалин нэмий. Гадаад яв зугаалхаа болцгой. Галуу шууны магт өгөх гэж байгаа юм шиг идэж уухаа болий. Тансгаллаа зогсоо игээд явж чадах гişүүд байхгүй. Худлаа бопроо шаагаад байна. Бүгд гадаад дээр зугаалж. Өсгөө үлээ арилааг гэдэг гуйлагчингууд байгаа. Өчигдөр хар ордонд одоо өөрөө том шаагаал. Тэр манай намын жаргалангийн өрөөнд яаж хан манаг үйдэн гачи юмнууд та нар сайдаа орцсон уу? Гайхуулаад байгаа юм уу? Яагаад байгаа юм? Аа? Жагсаал дээр орсон Бортуна гэж нэг юм уу? Аав нь Монголын төрөд бас насаараа зүтгэсэн нэртэд дампууруулж ирсэн нэг улаан бүтггүй уулгаач вэ? Тэрний үгэд одоо ер нь үе удамаараа энэ төрийн ордонд орж худлаа пилиптэд хийх ажилгүй хэдэн гуйлагчингуудыг улс төрөөс зайлуулмаар шүү. Тоглоом биш шүү. Ой тэгэл засгийн газар огцруулна. Их хурлын дарга огцруулна. Энийг гоё гэж бодод байгаа юм уу? Гадна талд бид нар нулимж байгаа шүү. Би чорд. Цөөхөн 3 сая 500-аа хойж засгийн газар хэд огцруулт. Ямар ачаагүй улгаач нар бай. Ямар докторгүй шаарнууд бай. Эрх мэдлийн төлөө бие биенийгээ хэмлээд ирэмдэглээд дуусах юм байна л да гэж харж байна цаанч. Ингээр гадна дотноос Монголд итгэж хөрөнгө оруулалт татарна. Засаг огцрох болгонд хөгжил удаашрдаг юм. Би бас урд байж ирсэн. Тэгэл нэг дарга ирээл явдаг, засаг нь огцордог, дараагийн дарга ирээл худлаа шаадаг, өөр юм ярьдаг гэл тэгж ирсэн. Юу тэгдэг шүү дээ. Одоо яс 3 дугаар ээлжний хоолнд орох гэж байгаа. Уулуурхан баялгаар ханд цаддаг хэдэн олигархын хүүхдүүд тоолонд орох гэж байгаа. Тэр маки мангар уцаа одоо сайд болох гэсэн тэргүй шадар сайд. Ой яа болцгоо дээ яадаг үлээ. Улны амьдрал мэдгүй улс төрд орцсон улаан хуулагч. Гок захирал байсан насаараа гокос үндэслэг хөрөнгөцсөн нэг ганц зөргийн тэмүүлэн бас сайд болно гэж шааж байгаа. А? Яа наа цагаан гартаа. Цагаан захтай хэдэн хулгайч нарыг улс ороо хөгжүүлнэ гэдэг чинь биш үү? Хөрч чи одоо бариад хөгжил цэцгийн төлөө хөгжил цэцгэллийн төлөө зүтгэхийг хэлдэг юм аа. Удлаа шаагаад бүлтгүл шаагаад нөл ухаантай хэд уулгаач нар ордно. Гүл шааж яана бөөч ордоо. Ичлээ та нар. Гошин шиг цаашаа. Гой шааж ил. Ой яа. Уран цэцэг гэж найгу. Болорч цуд чаачмаар хэдэн педагогуд байна шүү дээ. Нэр болорч цум чаавал над нэг яг тэрэгдээ сонгосон над хэдэн болорч цум батараа шаах юм байна шүү. Тэр үгний сонголт энэ дөр хөгшин залуу үер өмгөө поп гэж найгүй. Одоо барилдахаас таагалцсан гэж судлаа шаагаад байдаг юм байд юм да. Тэгээд ер нь хүн хэмээ чадгаа болоод ирэхээр амрууга шааж тийм да. Яг тэр шиг амрууга шаацсан хэдэн одоо гişүүдл байна да. Нэг нөгөө ихэд худлаа шаа, гүлч шаа, нөл ухаа.
Йоо. Яадаг үлээ та нарыг атарах чинь шүү. Үгүй нэрс гайхаж штэ та нарыг. Нэр гайхаж. Тэ бүгд сайд болно. Одоо ер нь бол энэ юу яагаад сахилт ордовч шалд ордов гэдэг үлээ. Мэдхгүй энэ хуучны үг гэж сайн мэдхгүй. Уг нь гэхдээ өнө философитой өгнүүд л дээ. 76 Багдадаа тэгэл 126 болгосон. 126 болохоор зэрэг яасан. Гомдгсод их тэ хууль баталж байгаа нэртэй хэдэн гадаадаар зугаал нэрээд сул дэл яваад тахаар яах вэ? Засаг төрөөр оролдох юм юмнууд улам нэмэгддэг юм байна. Шантаач нэмэгддэг юм байна. Ойлгомжтой. 76 байхад яг нэг 40 гишүүн багслагдаад нэг засгийн газрын мөрийн хөтөлбөртэй төшигдсэн засгаа огцруулчихгүй шүү дээ. Одоо яах юм бэ? 65 яамтай болох юм уу та нар? Бүх агентлагуудаа яам болгочих. Тэгээ 65-аа худлаа хуцаа засгийн газрыг бүлтгүүл чагаа явж идэг хөө. Тэгвэл нэг засгийн газар доктортой байх юм шиг байна. Тэгэл огцруулна унгаана хадна. Өөр юм та нарт байхгүй л да чаавас. Би гаагүй. Хамар ам таг байна. Хагалгаа хийлгсэн. Оркоцтой орсон. Өргөжлүүлээд бас нэг хамал хагалгааны заалт байгаа. Хүний эрүүл мэндийн яах вэ тэгээд нууц юм. Эрүүл мэндийн хойшин тавиад улгаас нартаа бузруудаа алдсан биш. Цаг хугацаад алдаж байна. Биеэр л хохирдг юм байна. Тэгтээ яах вэ? Улгаачууд бууж өгнө гэж байхгүй. Чаавас тэг хууль бол үнэхээр гочног юм. Хууль бол манд үйлчлдэг юм байна. Том дарга зэрэгнэрт үйлчлдэг юм байна. Хуулийг өөрсдийнхөө дахин гişүн тайлбарлаж байна. Мундаг шааж байна. Гоё шааж байна та нар. Яадаг үлээ. Энэ үг хэлэхэд Монголд бол улс төрөл гоё шааж байна. Саарл ордонд байгаа тэ худлаа хэлбэрцсэн хэдэн гуйлгчингууд гоё шааж байгаа. За ёо. Хэдэн дарга нар гоё шааж байгаа. Хэдэн гориглогчд гоё шааж байгаа. Саарл ордон бол тэгэл хэдэн хулгайч нарын өвд дамжиж ирсэн хунтайч нарын хүүхдүүдийн цэцэрлэг болоод удаж байгаа. Номтой баяр тэмүүлэн өөр хийм блэ. Бат чугар мугар гэл. Манай намын жаргалан маргалан гал Бортонагийн хүүхд гал. Аав ээж нь улсын хурлын гишүүд төрөөсдөө гээгүүлээгөөж гадаадд сурч ирсэн эрдэнэ галаас ууны мах иж ирсэн хэдэн гуйлгчингууд Монголын хөрсийг мэдхгүй том шанс уулгаач нар л байгаа шүү дээ ордонд. Ичх юм уу та нараас? Та нарыг байгаа цагт Монгол улс хөгжинэ гэж үлгэрийн даалаа найдад хэрэггүй ард юм ээ. Энэ үг хэлэх заа яа. Улгаачуудыг эртнээс алсын шургаа гэдэг шиг та нар бузрын чинь сайн дууддагаараа дуудъя та. Одоо өөр юу их вэ? Бузрын дуудаж жагаад 28 онд бүгдийг амбаардаа явуулъя. Амьдрал үтцсэн арай өөр байдаг юм аа. Тэ. Гэр ороод өссөн, хөдөө гадаа өссөн. Мань мэдрэл бол бас нэг юмыг бодтойгоор харддаг юм аа. Хөрдөж одоо бариад үтсэн хүмүүс хараа зарвар ажилд сайн юм аа. Худлаашаага зарим нь бол даргын зүг горж байгаа л том арай ерөөсөө уус төр. Монгол дээрээс ганцхан зорилго байгаа залуучууд аргагүй шүү дээ. Уус төр дороод амархан баяж чинь улаан гуйлагчин байсан улгаачууд тэр хүнд болж байгаа. Тэгэхээр яасан энэ дарга шиг уус төр дорж баяж гэсэн залуучууд одоо гавтгаарч байна. Тэгэл худлаашаагаад нэг зангаа зүггээл гон жумсоол нам зам гээл гүлт чаажсна. Тэгэл ордонд ороод одоо зарим нэг бүлгийн ажлын албаны бацаа нар их томрох юм айгуурлын гişүү шиг яаж гэнэ. Яадаг үлээ. Гой шаана. Тэгэл үл хоолойгоо шахсан бацаанууд ёо. Та нарын Японы Солонгосын гаттын одоо маний нэг 40-од насны залуучуудыг хараарай. Тэг хоолоо шахаж хэлбэрдэх юм байхгүй. Иргэдээ хүнтэй бүхэл зүйл ажиллаад байна. Яах вэ? Ийх үгээл гүүгээл шогшоод байна. Манайх нэг багийн авраг шиг ацалж алхсан хэдэн бацаанууд байгаа. Ёо. Том дарга нар болцсон. Гой шааж байгаа. Тэднийг бас гой шааж ийн гэж бодож байгаа хөх та нар Тийм л байна да энэ үг үлээд. Жухал царайлаа. Гайдын сэтгүүлчд болоогүй. Баахан камер. 160 ухна гэж ёо. Тэгэл камер хараад хэдэн гişүүд гүлтрээ шагаад байгаа. Тэнд ч нэг баажка гарч ирээд гүлтрээл гашаах. Тэгээд гараад тэгэхээр камер бариад таарах. Тэднийг бас одоо нэг Америкт нэг Холливуудын Конорны нээлтээр баахан камерын өмнө нэг дайшин зүмсөд нэг том алхахдаг штэ тэ. Тэр шиг алхахдаг гэдэг гişүүдтэй болчлаа. Камерын өмнө том шаан пөөж орд. Тэгээд яг 160 ухна гэж Монголоор дөрөв төрийн ордноор дөрөв камер барьсан хэдэг шантаажны сайтууд байгаа. Би мэдэн ш та нарыг. Худлаа шагаад хаалтын гэрээ яаж ашиг болдгийг мэдэхгүй. Хүүрнүүд одоо үйлдвэрлэл хийж ажил хийж үүсгэний салбарт ажиллаж 5-10 цаас олддог юм уу? Би камер бариад зарлахыг мэдхий. Яаж орлого олд юм бол? Яси бузартай хэдэн дарга нар хаалтын гэрээгээд амт асцсан. Энэ бузрын чи дэлгэн шүүгээл нэг сайтн дээр тавихаар нөгөөх нь хуулж тавиал бүгдэн дээр хаалтын гэрээгээ сургацсан. Ийм л байгаа ш та нар. Яг нэг үг хэлэхэд ордноор дүр камер өрсөн сэтгүүлчд яана. Хэл устанд нэгч байхгүй.
Тэглээгээ та нар намайг муулаарай. Та нар чадахгүй за. Тэ? Бас би муулуулахаас айхгүй заа. Нэр ийм дараамын жүжигэл гоё шааж та ордонд яан. Ухаантай цараас эдний энэ ухаантай энэ улс төрчдийн хэлж байгаа үг энэ зэцэн сэлбэг байдал болор сумд шаачмаар хэл яриад хөгжсөн бандуу гэдэг шиг л эдний бол хамаараа бол улсыг Азийн бар болгочлоо. Яадаг үлээ. Тасарчлаа. Тэ. Азийн цагаан дагд болчлоо шүү. Яана. Ухаантай хэдэн байж гэнэ том шаал. Гадаад гахаар яах юм? Утаатай, унаартай, ядууралтай иргэднүүд өнөөдөр асар их хүнд байгаа шүү дээ. Тэгэл төрөө ордондоо том шаагаад өндөр цалин аваад явчих. Ийм л байна да. Өөр юу айцгаа тэгээд. Төрийн 3 өдөр гэж 2 бидгээд ойшиж юу. За ерөнхий сайд нь яг үндсэн хуулийн цэцгэцгээд явж байгаа юм шиг байна, тийм ээ. Одоо үндсэн хуулиар уралдаа гიშгэд тах шиг саадуулчаа. Хой шааж юм да. Одоо үндсэн хууль ч одоо дээр хөгтөнгөр байдгийг гэвчтэй. Үндсэн хуулийн цэцэр шийдвэр эцсийг байдаг гэвчтэй. Их хурлын шийдвэр эцсийг шийддэг гэсэн юм биз дээ. Их хурл одоо жишээд хуульд гарчилсан шийдвэр гаргуул үндсэн хууль хүчингүй болгодог гэвчтэй. 12-оос 16 онд жагсаалтаар орсон үндсэн хууль зөрчсөн байна гэл энэ бол үндсэн хууль зөрчижээ гэдээ хүчингүй болгож ирсэн шүү дээ, тэ. Лодо энэ төр гэл яа боловсралгүй гэдэг цаанаар ордонд орсон том шаах юм а яана. Гой шаана наад болж. Ийм л байна да. Тэгэхэд юу ахад да. Тэгэхэд одоо бүгдээрээ энэ ордонд байгаа энэ хэдэн гişүүч шиг ордонд байгаа хэдэн сэтгүүлчнэр шиг гой шаадаг болох юм монголчууд та. Энэ хэдэн нөхдүүд гой байлдаад их хоноо тоглож байгаа юм шиг шаах юм а. Гой шаах. Нөгөөдөл ярьж байгаа нэг байхгүй. Өөрсдөө магтаа шаагаад хэдийн юмнууд. Яада үрнүүд. Тэ. Яада зарим ч өөрхий авахын аргагүй гуйлагчингууд л төр насаараа бууг болоо сууж байгаа нь үнэн л дээ үнэн бас гэж. Энэ засгийн газар бас болж өгөхгүй новшнууд бас байгаа шүү дээ. Тэр буурлыг хоёр гээд насаараа сайд хийсний гуйлагчин байна. Тэр зайлах хэрэгтэй. Би бол тэр мөрийг зайлисаа гэж боддог. Тэ? Өөрөө өхрийн бирэмж идүүгээс авч байгуулчаад өхрийн сайд болсон шааж байгаа шүү дээ. Ёс зүг уулгаач, удлаа гуцаал. Дархныг тэр чигээр нь эзэлсэн юм билээ шүү. Тэр чигээрээ буудлага барилга дархан борж байна. Шунлын бузар бизнесээгээ зайлах хэрэгтэй. Өсөн гацны гишүүн сайд. Энэ засгийн газарт бас зөв юм хиймээр гишүүдж байгаа. Бас хэрэггүй бол гасарч бас байгаа шүү дээ. Нэг өгөөлөхөд. Одоо яг хүний нэр барьсан хандаа яах вэ? Дараагийн засгийн газарт биднийг засагт оруулахгүй бол ёстой тэмцээд огцруулна шүү гэж шантаж хийж байгаа сайд болсон шаажсан. Энэ хүний нэр барьсан хүний эдэн бацаанууд чинь бас гайгүй юм уу гэд хараад байсан. Чиг албан тушаалын төлөө шантажны эдэн золбонгууд байгаа. За ёо. Ер нь бол тэгэл шантажны эдэн золбонгууд л байна да. Улс төрний нөгөө хэлэхэд яан да. Шантаж хэд би биш бол чи биш. Би сайд болно чи биш гэл үзчихэл сайдын төлөө. Ястаа нөгөө жамины мөнгө хэлчихсэн. Сайд болно гээ шааригч та хараандаа шаагаад нейтралдаа шаачна гэдэг шиг шаажчих надалж. Яан да яа. Одоо нөгөө гокос үнцлэгүй хөрөнгөцсөн. Гадаадд сурж ирсэн нэртэй. Ганц зэрэггүй штэ. Насаараа одоо сангийн яамд сайд хийсэн. Гок захирал хийсэн нөхөр мангар том объектуудтай. Баахгүй хагардлаа байжсэн. Тэдний хүүхэд бас сайд мэд болчихоо дээ яана. Би яг нэг үгөө хэлэхэд улан төссөн Монголын амьдрал уланд байгаа. Гэр оролт өссөн, хөдөө оронтог төссөн. Одоо Монголд бол дарга нарын хүүхэд гоё шааж байгаа, даам шааж байгаа. Ордонд бүр тэнгэрт агаарт ниссэн шааж байгаа. Жирийн ардын хүүхдүүд амьдрал хэцүү байгаа. Тэгэхээр бид нар бол эднэртэй барьцаад байгаа биш ээ. Эднэр дабл стандарт үйлчлээд байна. Мань бид болохоор үгээ хэлэхээр шоронч жагаад бас дабл стандартаас эсрэгээр үйлчлээд байна. Тэгэхээр бид нар та нарыг бол давраахгүй уучлаарай заа ёо. Та нар хэрвээ засгийн газар байгуулахдаа амьдрал үзээгүй хулгайч нарын хүүхдүүдийг оруулах юм бол бид нар барьцсан шүү заа ёо. Яад тий улнаас тэгвэл засгийн газар гишүүн болов. Хулгайч хүүхд орж байгаа бол бид нар барьцаа засгийн газар чинь маргаашнаас нэгсээд огцруулах гээд жагсаал хийн шүү. Өнөөдөр эрх мэдэлтэнд огцруулдаг юм байна. Тэгвэл иргэдэн жагсаж хагаад үндсэн хуулийн заасыг дагуу огцруулна шүү. Тэгээ дараагийн засгийн газар бүрдэхтэй жоохон арай юмд бодтойгоор бодлоготойгоор хандсан шүү нөхдөө заа ёо. Зөөр юу айцхан.
За тэгээд Монголд тэгэл улс төр болоод тоглоод ухаантай царайлаад одоо яасан? Улсын хурлын гишүүн хийц насаараа. Одоо нэг ням дөрж нэг балаа Пакистаны үгэн байна. Насаараа улс төр цус судлаа шагаал орд түн загнаад явсан. Юу гээгүй лөө? Юу ч гээгүй лээгүй. Өөрийнх нь хүүхдүүд гоё шаасан. Өөрөө тасархай хаустаа болсон, өөрөө баяжсан. Ард түмэн ядуурсан. Яг л 30 жил улс төрд явсан овшнууд бол Монголын нийгмийг ийм л болгосон шүү дээ. Намбрын 2-гээ төгцөг яасан. Төрийн 3 өндөрлийг насаараа шаалаа. Ерөнхий сайд 4 жил шаасан, их хурлын дарга 2 жил шаасан, ерөнхийлөгч 4 жил шаасан. 10 жил төрийн өндөрт албан тушаалыг дасралтгүй шаасан шүү. Намбрын 2. Их хурлын гишүүн сайд дарга хийсэн. Намбрын 2-ийн хүүхэд ордон шаасан. Намбрын 2 Монгол улсад юу гээгүй лөө? Юу ч гээгүй лээгүй. Одоо хуцаал гаслаад тэр засгийн газарт ирсэн хувийн телевизийн хувьдаа шаацсан тэргүүр худлаа хуцаал тарих угаагаад баяжчих. Зүг. Оршнууд мань зүгээр гай болохгүй махад гавьяа болдгоо махад гай болохгүй зүгээр зайлаач. Намбрын 2-аа овшоо хүүхдээ аваад зайл заа юу. Одоо манай дээд үе ах нар өөдгүү л дээ оршнууд. Та нар Монголын нийгэмд юу ч хийгүй лээгүй заа юу. Өнөөдрийн энэ ядуурлыг, энэ бухимдлыг, энэ стрессийг, энэ утаа униарыг та нар авчирсан оршнуудаа заа юу. Одоо та нарын улс төр цүнхий чин барьж иж гард ирсэн хэдэн гуйлах чин 30 дараа 2 дугаар анги чинь төглөөд тоглоод жүжиг тоглоод улс төрчгээд худлаа хуцаа явж байна. За юу. Яг нүүрэн дээрээ энэ болохгүй байна, ингээ хийж гэдэг санаачлал харагдахгүй байна шүү дээ. Энэ өгөөлөхөд одоо нэрлүүл их юм байна дөө. Лүнтэй жанц ингээд одоо бас нэг хувийн сургуультай өвгөн байна. Барилгын компанид агардлаа баяжсан. Их хурлын дарга байсан ичдгүүрэг төгцөггүй. Хай бас шудраг юм ярьцаар. Авгаад байр зарж гэж байгаа. 20,000 төгрөг дотоо өгсөн бай шилжүүлч зэрэг шааж ир гэж байгаа шүү. Тийм шунлын бузрууд. Ийм оршнууд өш тэдний гэр бүл баяжсан. Ийм оршнууд л Монгол улсыг өнөөдөр өдий зэрэгт хүргэсэн шүү дээ. Хэдэн хулгайч нар өрөвдөд тахад байхгүй заа юу. Та нарыг бурхны орондоо буцахад ард түмэн нохоо тооцохгүй. За юу. Баярлал алга ташин заа юу. Бузруудаа. Та нар 30 жилийн ардчилсан зах зээлийн нийгэм шинжилгээд 35 жилийн хугацаанд ардын намын болон манай намын хэдэн дарга нар баяжсан хэдэн хулгайч нар. Одоо өр хүүхдүүд нь ороод ирсэн ордон төрүүчээс удлаашаа өчигдөр бид нар жаргалан мөн овшийг хараад бөөлцдөглөө. Ой өрөөндөө чухал царайлцсан. Ой. Харвард гинөө Стипорт гинөө төгсч ирсэн гэсэн. Аав насаараа их хурлын гишүүн байсан гэсэн. Бортуна гэдэг золби юм би. Ой ордон тэр мөрнөөс ард түмний амьдралыг санаачлах те сэтгэл гарнаа пима. Тийм байхгүй. Жаргалаа чамаас иччихээн би. Чааваасаа атаархаагүй шүү заа юу. Адгийн шаарнуудаа чадахгүй байж ордонд очиж орж битий гэж бууг болдгоо. Хэдэн оршнууд хэдээр тэгээ хэдэн цугаар ихснэр байна. Тэ гүлтгүлч яах яадаг үлээ. Заримыг нэрж мэдэхгүй чааваас. Зарим нэг 2 3 сонгогдсонороо бүлтрээ поп шагаа. Манай пүүжэ мүжи зүгээр л дараахан өдрөд л та болохгүй дүс тас үннээр нь ямар нэгэн попорч тэ том гүлтүүл чаахгүйгээр хэлэлтэй. Ордын намайг зад чүмжлэлтэй. Тэгэхгүй тэгээ попроол. Жүжиг тоглоо шаагаад тах жүжээл пүүжээ 2 3 дуудуулж ягаад гарцнаас их юм дуудаад байх шиг байна. Ой ингэдгийг баа. Өөрөө бол одоо мангар том улс төрч гэж бодож байгаа өөрийгөө яадаг үлээ яана. Бүрөвдөрж 2 3 сонгогдсон бүрөвдөрж итгэл насаараа суусан ням дөрж чи өнөөдөр Монголд хинч шулаа гөлгөө болоо те ад болоо явж штэ. Гудамжинд алхахад бараг ард иргэд бараг нэр өстө бүлийдэд өшөглөөд амбаардаад нүдэхэд бэлэн байгаа штэ та нарыг. Их хурл насаараа сууц. Одоо өнөөдөр манайхан нэг намтар түүхэд бүтээх зорилготой. Улс орноо хөгжүүлэх асуудлыг шийдэх гэж ордонд орж ин засгийн газарт ордог гişүүд хавруулсан. Ерөөсөө би тэдэс тэд онд их хурлын гишүүн, тэдэс тэд онд байнгын орооны дарга, тим юмны сайд карьер хөөх гэж улс төрд ордог шаардсан. Яана гэдэг карьер хөөс идэв бэцтаанра. Та нарыг хараад бөөлт сутгаж яд өхөө. Атаргадтайхан баахгүй шүү заа юу. Ард түмнээр дэсрэг болж байгаа шүү. Непалд шүү огшнууд минь гэсэн бас шоронд ортлаагагүй явсан шоронд булуулсан таамаас улгаач үдэг байранд тавиад одоо АТ-г ажиллаж чадахгүй шүү дээ. Авилгатай тэмцгийнхаа үнэлгээ өрөнгөч гэсэн заалт байгаа шүү дээ. Наад бол чи төрд бизнес хийж чадахгүй мөртлөө, хийж үзээгүй мөртлөө, татвар төлж үзээгүй мөртлөө алсарыг хөрөнгөтэй болсон улгайчуудыг үнэлгээ өрөнгөцсөн бай, татвараас нуугдсан бай.
мөнгө угаасан байна гэдээ та барьж байгаа шалгаад бүгдийг шоронд шаагаж гятад шиг та нар чадахгүй байна да. Мань мэттэл аа тэгээ ир яриа. За ёо. Авилгалтай тэмцгийнхэн бол мань мэттэл ир яриа гаргана. Хэдэн олигарх новшнуудаас гөлгөө болно та нар. За ёо. Тэгээ авилгалтай тэмцэж худлаа гуцаад татвар төлөгчдийн мөнгөөр хэдэн тэрбумаар өндөр цалин аваад шаагаад байгаа ш та нар. Энэ үг хэлэхэд хулгай нүүрлэлц нэрш хулгайч нартайгаа тэмцэж байгаа юм төй байхгүй та нар. За ёо. За юм байна да. Зоргоо бичиж сүүлийн хэдэн жил улс орноо идэж дуусглаа л гэж. Непалд яхаа л гэж. Болохгүй юм байхгүй. Амархан шүү. За ёо. Ард түмэн олуулаа шүү. Иргэд хүчтэй шүү. Иргэд төвдөө төр байдаг шүү. Иргэд та нарыг сонгосон шүү. Боол мэд зүтгэрэй гэсэн шүү. Хувийн иргэн ашиг хойш тавиарай гэсэн шүү. Та нар бол би дарга ушул чи биш гэсэн байдлаар хувийн иргэн ашиг өгнөө тавьж байгаа хэдэн овчнор байгаа шүү. За ёо. Би биш үл чи биш. Би дарга болно гэсэн хэдэн тулаан л явж байгаа ордонд. Тэрнээс улс орноо хөгжүүлчихий. Зүв зүйтэй юм хийчихье гэж байгаа нөхдөө тун ховор болсон. За ёо. Ийм байна. Ичид зовоод дахин та нарт бол байхгүй. Та нар бол ичхгүй юм байлээ. Ичхгүй шунлын бузрууд яанда гэдэг улгааш нараа. Гүлт шаанта яанта гэдэг хүүрнүүдийг. За хэдэн минут лайв хийчих. Хамар амта. За 21 минут лайв хийчлээ. Орхид 40 мянган үзчих. За тэгээд ойрд ингээд яг нэг нөгөө хэлэхэд эмнэлэг домлох гэж яваад байгаа учраас учиргүй тэг сошиалд ороод чадахгүй байна. Зөв ойлгоорой. Тэ. Энэ эрүүл мэндийн асуудлаас ихсэлээр угаасаа тэгээд лайв үргэлжлүүлээд энэ дуракуудыг ер нь би та нарыг сөрөг хүч хийх юм байна л да. За ёо. Өнөөдөр нэг байгууллага төрийн өмчийн компанид оронтой гарна, ардын намаас шахна. Их хурлын гишүүд өөрсдийнхөө цүнх баригчдыг шахаж явж байгаа нь үнэн шүү дээ. Та нарын ургийн шүлжээ үл өөр юм байхгүй. Шудраг новшнууд тун ховор заа ёо. Энэ чи би ил болгоод зарлаад явна за. Новшнуудаа улаан гуйлагч юмнууд ирсэн өнөөдөр төрийн ордонд хагардлаа баяжсан юм зөндөө байгаа шүү. Ардын нам ардчлан намгүй ялгаагүй шүү. Ардын намынхаа та нар намаа цэвэрлээрээ заа. Над чиг бас нэг гэр ороод өссөн өдөө гадаа өссөн ардын намын жирийн гişүүд олон байгаа хавилгалчтаас салаарай. Би өөр ардчлан намаа хариуццаа ёо. Би бол ардчлан намаа нэг худлаа шаадаг ардын намын бэтүүдийг хөөж явуулна. Нам шиг нам болгоно. Үе удмаараа зайдал суусан хулгайч нарыг намын нэр дээр улс төр хийлгэхийн даслан зогсоод за юу намын гişүүнээр балка дараага явуулна үз. Намын гişүүчлээс учиргүй хөөчихгүй Нам шинжлэгчээс намын нэр дээр зүүн хүн гарч иж зүүн хүмүүс улс орныг хөгжүүлнэ өөр арга байхгүй. Тэрнээс намын нэр дээр нэг даргыг дэмжин даргыг даган долдоод дарга болвол дагж дарга болдог байдлыг таслан зогсоо заа ёо. Өнөөдөр улс төрийн төрийн албанд мэрит зарчмаар үнэхээр хот сураад сургууль амжилттай төгсөөд мэдлэг чадвартай шалгалтаа өгөөд төрийн албанд ордог болно. Шалгалтаа өгөөд чадaltaй чадвартай хүмүүс тэгж найлгаж хүнд барилдагдаж явдаггүй юм. Ажлаа яс хариуцлагатай хийдгийг, хүнд сурталгүй ажилдгийг. Тим хүмүүсний гэж мэрит зарчмаар өсөн дэвшиж явж ижин төрийн албан төр шиг болох хэвээр. Өнөөдөр тийм байхгүй болсон. Хэдэн хулгайч нарын нууц амрагуудаар төрийн албан дүүрсэн шүү. За ёо. Тэрний найз охин байгаа. Энэний найз охин байгаа. Энэний дуслах байгаа гэж шааж ирсэн. Манай намч гэсэн хамтрахад яав. Хэдэн гачиг юмнуудыг энд даргуулгаад тавьчихсан. Би бас бөөл зүтгсэн. Норм тийм мэдэхгүй миг авчиад том дид үтсийн салбарт авчиад даргаа тавьчих штеп. Би ичсэн шүү нэр өгөөлэхэд. Хамарч таг амьсгалахад хэцүү байна. Би одоорой за ойлголоо баярлалаа. Ер нь бол тэ энэ дотор ч одоо ингээд нүл шарах байгаа штеп. Энд чи бүтэн 2 өдөр ингээд чиглэлс чигчдэг юм байна. Бэтүү чигжсэн. Яг хөтэй бас одоо гадны нөлөөтэй зохиолцсон тий тэмцлийж явж байгаа тулгаач нарт Монгол хааны арга хүүгийн хар зодбонгууд зохиулж исэн. Хэний зохиод ихшилцээ мэдэхгүй байна би юу. Халдлагад олон удаа өртсөлдөө мэдж байгаа бах та. Тэгээс би сая ч одоо нэлээд үнэтэй бас саглаанд орлоо шүү дээ. Энэ үг хэлэхэд эрүүл мэндэ бодох хэрэгтэй байна бас хажуугаар нь бас бас эрүүл үеийн тэмцлийг бол болохгүй шүү дээ нөхдөө тийм ээ. За түр баяртай. Сонирхолтой дагч юм байхгүй, гайхуулаад дагч юм байхгүй. Ордноор дүүрэн хошин шогийн жүжигчд та нарыг харлаа.
Та нараас ичлээ залгаж байна. Ийм сэтгэлгүй новчнууд байгаа үед Монгол улсын хөгжил байхгүй хэцүү. 28 он гэхэд нэр долларын ханш айгуул 10,000 хүрнэ шүү. Яоны ханш одоо 550 байна. Айгуул 2-3 мянга давчгүй дээ. Монгол улсыг Венесуэл рүү шааж шүү надуулж. Одоо нэр энэ их хурлын гишүүдийн ажлыг ингээд засгийн ажлыг хийдэг улсын цагт Монгол улс хөгжин заяа. Давхар дэлгэмсөө чи биш бол би биш гэдэг байдлаар явах юм бол улгаач нараа төр улстай гайвуулж байгааг хэлбэр шүү мэдөө. Албан тушаал хийдэн хилээтэй хийдэг гуйлгачгүй байгаа. Сэтгэлтэй амьтаа хоор болсон заяа. Хэцүү та нар бол. Ардын намынхныг хараад бас бөөлцдөглаа. 2-3 хуваагдаад үз тарж үсрэлт наалж. Зодолтооч цусаа гартал зодолтооч та нар ордонд. Тэ? Хоёрын орд бие биенийгээ төгжилтөж гүшний цаагуур муулж яхаар эр үншиг сайхан нудрахтай жоролт ороод барилцж аваад бамбиралцаач эмэгтэйчүүдэн сайхан бие биенийгээ самардаад үзээч та нар ч бас хуруу хүмүүс самардахад бас эмэгтэй хүмүүс бас зодтолдог чадвар биш шүү дээ тий. Хоорондоо зодтолцоо юу та нар нэртэйгээр зодтолчих тий. Атмаараа шалгаруулах атмаа цаашаа явцгаа заа юу. Ийм л байна да энэ үг үлэхэд. За өөр юу ах гэдэг яриад байх юм алга тий. Дэвтэй байцгаа. Одоо тэгээд учиргооны худлаа шаагаад том яриад би бас та нар шиг бүлтэрч ядах сонирхол алга байна. Яа бүлчаас эд нөхдүүдийг 2 өдөр хараад нэрээс тоо. Гой шаана. Олоо өдөө од баахан камерын өмнө гарч ирээд бүлтрээд гарууд. Бүлтрээ шахадах. Гош шог чааш. Тэгээд өрөөнд гүсэл би үүнийгээ аваад орж бүлтрээл. Нөл уус төр ярьсан нөхдүүд ухаантай. Амар ухаантай уус төрчд байгаа. Энэ ухаанаар бол Монгол улс Азийн бар боллоо эдгээр яана. Монгол улсыг хөгжүүлээд бүр дастаа дэлхийг гүрэн болголоо шүү. Нөл ухаан царайс хэдэн жүжигчгүүд байгаа. Болоороо улгаачудаа заа яа. Та нар бүгд тулгаач юм байна шүү. За. Улгаач нарыг зэгцлээ авахгүй заа яа. За юм бэ төр баяртай. Тэгээ эрүүл мэндийн шатгаантай учраас энэ хамар хамтаа хагалгаа хэлгээ явж байгаа учраас тэр болгоо лайв дээд чадахгүй байна. Энэ хамар тэгшэрж байгаагүй байна уу? За төр баяртай.